сэтгэлийн үнэлгээний систем. Ашиглан бус сэтгэлийн үнэлгээний систем нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргүүдийн нэг юм аа. За, хүний нөөцийн менежментийн чиг үүргүүдийн хоорондын уялдаа холбоо гаргаж өгөх нь бол байгууллагын хүний нөөцийн менежментийн хамгийн гол чухал үндсэн үүргийн нэг байдаг. За, энэ ашиглан бус сэтгэлийн үнэлгээг бусад чиг үүргүүдтэй уялдаж уялдаа хамгааллыг нь сайн гаргаж өгөх нь байгууллагын амжилттай ажиллагааны суурь үндсэн зүйл болдог. За, удирдлагын хувьд ашиглан бус сэтгэлийн үнэлгээ хийснээр тухайн байгууллага болон ажлын талаарх мэдээлэлтэй болохоос гадна тухайн ажилчдын хөтөлбөрийн гэрээг эс сунгах талаарх мэдээлэл гаргаж өгдөг өөрөө онцгой юм аа. Ашиглан бус сэтгэлийн үнэлгээ гэдэг бол байгууллагын ажилтан бүрт өөрт ногцсон үүрэг даалгавраа хэрхэн биелүүлж байгаа, мэргэжлийн ачаал ямар байгаа, ажлын ур чадвар хэрхэн байгаа талаарх мэдээллийг цуглуулж түүнийг судлаж шинжлэх үйл явцыг бол бид нар ашиглан бус сэтгэлийн үнэлгээ гэж ойлгож байгаа. Тэгэхээр ашиглан бус сэтгэлийн үнэлгээг бол байгууллага бүр хийдэг. Гол онцлог нь бол энэ ашиглан бус сэтгэлийн үнэлгээг хийснээр гол цав зорилгоо ханган биелүүлж байгаа буюу гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй байдаг. За, тэгэхээр ашиглан бус сэтгэлийн үнэлгээ бол тодорхой хэмжээний зорилгоодыг агуулсан байдаг байна. За, нэгдүгээрт нь бол ашиглан бус сэтгэлийн үнэлгээ хийснээр байгууллага болон ажилчид, удирдлага бүх талын мэдээлэлд болдог байна. За, хоёрдугаарт нь бол тухайн байгууллагын ажилчдын сургалтын хэрэгцээ хэрхэн байгаа талаарх мэдээллийг бас олж чаддаг байна. За, гуравдугаарт нь тухайн байгууллагын ажилчдын цалин хөлс урамшууллын тогтолцоог чухал үүрэг гүйцэтгэдэг байна. За, ашиглан бус сэтгэлийн үнэлгээ бол өөрөө яадаг вэ гэхээр тухайн байгууллагын гүйцэтгэлийг цаашаа сайжруулах суурь үндэслэл болдгоороо ашиглан бус сэтгэлийн үнэлгээний зорилго оршихнэ. За, дараагийн дугаарт бол ашиглан бус сэтгэлийн үнэлгээ бол тухайн байгууллагын ажилчдын алдаа, дутагдал, цаашаа доктортой ажиллах талаарх бүх талын мэдээллийг бий болгодог байна. За, энэ зорилготой бол ашиглан бус сэтгэлийн үнэлгээ зөвхөн одоогийн байгаа ажилчдын ашиглан бус сэтгэлийг үнэлэхээс илүүтэйгээр ирээд үед тухайн ажилтан ямар байх талаарх мэдээлэлтэй болдгоороо бас чухал онцлог байна. Ашиглан бус сэтгэлийн үнэлгээний ач холбогдол тухайн ажилтныг идэвхжүүлэх, тогтоомох, ажлыг нь дүгнэх, үнэлэх зэрэг боловсрол яадаг гэхээр ач холбогдол оршдог байна. За, энэний зэрэгцээ мөн байгууллагын сургалтын хэрэгцээг тодорхойлох, соёлыг бүрдүүлэх, дээрэс нь харилцааг зохицуулах, урамшуулах зэрэгт тодорхой хэмжээний мэдээлэл өгдгөөрөө ашиглан бус сэтгэлийн үнэлгээний ач холбогдол оршиж байна. За, ийм ач холбогдолтой бол ашиглан бус сэтгэлийн үнэлгээг хэрхэн яаж байгууллага дээрээ үр дүнтэй хийх вэ? За, ашиглан бус сэтгэлийн үнэлгээ бол бэлтгэл уушаа, үнэлгээний уушаа, үнэлгээний дараах уушаа гэсэн гурван уушаа дарааллын дагуу явагдана. За, бэлтгэл уушаатан дээрээ нэгдүгээрт нь категори буюу багт дугаар, хоёрдугаарт нь ашиглан бус сэтгэлийг үнэлэх аргаас авах, гуравдугаарт нь тухайн аргуудыг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ буюу шалгуур үзүүлэлтүүдэд боловсруулна. Дөрөвдүгээрт нь баримтчгийн боловсруулалт хийгдэх ийм дөрвөн уушаа дарааллын дагуу бэлтгэл уушаат маань явагддаг байна. За, хоёрдугаарт нь үнэлгээний уушаатан дээрээ тогтсон тодорхой цаг хугацаанд ажилчдын ашиглан бус сэтгэлийг үр дүнтэйгээр үнэлнэ. Гуравдугаарт нь үнэлгээний дараах уушаатан дээр тухайн ашиглан бус сэтгэлийг үнэлснээр мэдээллүүд цуглаж тухайн мэдээлэл дээр удирдлага шийдвэр гаргадаг байна. За, хоёрдугаарт нь бол яах ёстой вэ гэхээр аргаас өмнөө гэж ирсэн байна. За, тэгэхээр энэ аргууд бол маш олон янзын аргууд байдаг. За, тэгэхээр энэ аргууд бол яадаг вэ гэхээр орчин цагт хэрэгжилж байгаа аргууд гэж байна. Уламжлалт аргууд гэж байна. Тэгэхээр байгууллагын онцлогоос шалтгаалаад танай байгууллага аль аргаар нь ажилчдын ажлын бус сэтгэлийг үнэлэх юм бол таны одоо бий болгож байгаа зорилгод хэрхэн үр дүн үзүүлэх вэ гэдгээс анхаарах хэрэгтэй байна. За, тэгвэл гэсэн байна. Харьцуулан зэрэглэх арга, 360 градусын арга, KPI арга, зорилгод тулгуурсан арга, зорилтод тулгуурсан арга. За, энэ арга бол одоо ер нь ихэвчлэн байгууллагуудад хэрэгжилж байгаа арга байгаа. За, шууд тодорхой ерөнхий ойлголт өгье. 360 градусын арга гэдэг нь бол яг хэрэг тухайн ажилтныг бүх талын субъектээр үнэлүүлэхийг бол юу гэж нэрлэж байгаа вэ гэхээр 360 градусын арга гэж байна. Тэгэхээр ер нь бүтгэлийн субъект гэж юугаа ойлгох вэ гэхээр тухайн ажилтныг удирдлага нь үнэлнэ, шууд удирдлага нь үнэлнэ, хэрэглэгчдээр үнэлүүлж юм, түншүүдээр үнэлүүлж юм, бас яг өрсөлдөгчдөө үнэлүүлж юм гэх мэт бүх талын үнэлгээний дундаж бол өөрөө яг гэхээр 360 градусын үнэлгээний арга байдаг байна. За, энэ 360 градусын аргыг бол яг гэхээр үйлчлэгээний байгууллагууд хэрэглэхэд ихээхэн тохиромжтой арга байна. Яагаад гэхээр үйлчлэгээний ажилтан зөвхөн
хэрэгэлдэг байна. За дараагийн арга бол өөрөө яадаг вэ гэхээр KPI арга. Түлхүүр үзүүлэлтүүдээр ажлын гүйцэтгэлийг үнэлгээ гэсэн үг байна, тийм ээ. За тэгэхээр яадаг вэ гэхээр байгууллагаас тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтүүдээ гаргаад энэ шалгуур үзүүлэлтүүдэд хэрхэн хүрч байгаа талаар үнэлж байгаа энэ аргыг бол KPI арга гэж ойлгож байна. За зорилгод тулгуурласан аргыг бол ер нь байгууллагын топ түвшний менежерүүдийн ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд илүү тохиромжтой гэж үздэг. Яагаад гэвэл ажлынхны юм уу тухайн хугацааныхын өмнө шалгуур үзүүлэлтүүдийг гаргаад энэ шалгуур үзүүлэлтүүдэд хүрч буюу гэдгийг үнэлж байгаа аргууд бол өөрөө яадаг вэ гэхээр зорилгод тулгуурсан арга байна. За эдгээр аргууд бол яадаг вэ гэхээр ерөнхийдөө уламжлалт арга байж байгаа. Харьцуулах арга, зэрэглэх арга, тоон арга, чанарын арга гэх мэтэр. За ингэж ажлын гүйцэтгэлийг аргуудаас онгож үнэлэхээс гадна бид нэр шалгуур үзүүлэлтүүдэд боловсруулах бол хамгийн гол ажил байж байгаа. За тэгэхээр шалгуур үзүүлэлт боловсруулахдаа бид нэр тухайн ажилтны чадвар, гүйцэтгэл, хувь хүний онцлог талаас нь анзаарах хэрэгтэй байдаг. За тэгэхээр чадвар сайтай бүхэн бол бас гүйцэтгэлтэй байдаггүй байх нь. Тийм учраас чадвар талаас нь гарч байгаа үр дүнгийнх нь үнэлгээ талаас нь за дээрэс нь тухайн хүний хандлага, харилцаа талаас нь давхар шалгуур үзүүлэлтүүдэд боловсруулах зүйтэй байдаг байна. За энэ шалгуур үзүүлэлтүүдэд боловсруулахдаа гол үзүүлэлтүүдийг бид нар давхар анзаарах хэрэгтэй байдаг. За тухайн ажилтны зам байдал талаасаа тухайн ажилтны ажилдаа тавьсан зорилгын бэлэлтийг ажиллах арга барил, ур чадвар, мэрэгшил зэрэгс нь бол давхар үнэлэх хэрэгтэй. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээг бодитоор үнэлэхгүй байх нь дараах сөрөг талуудыг бол бий болгодог. За нэгдүгээр нь бол байгууллагын нэр хүнд унах. Хоёрдугаарт нь ажилчдын докторгүй байдлыг бий болгох. Гуравдугаарт нь байгууллагын чадварлаг ажилчдыг ажлаас гаргах магадлалыг бий болгодог. За дөрөвдүгээрт нь бол хүлээсэн үр дүнд хүрэхгүй байх. За тавдугаарт нь ажилчдын ихтгэл өнөмшил буурах. Зургдугаарт нь нийт ажилчдын бүтээмж буурах зэрэг сөрөг талуудыг бий болгодог. За ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зөв үнэлснээрээ байгууллагын амжилттай ажиллагааны суурь үндэс болдог. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.